манай baby унтаад байгаа болохоор чангуул ярьж чадахгүй жоохон аяархан видео хийх гээд байна. За энэ видеоны гарчиг амар сүртэй байгаа. Энэ видеоны өмнө би нэг lens test-ний видео оруулсан. Энэ бол тэрнтэй холбогдох буюу яагаад би тэр видеог аплод хийсэн талаар ерөөхдөө тайлбарлах видео байгаа. Мөнгөөр худалдаж авч болох хамгийн сайн дурангуудын нэг бол энэ дуран байгаа. G-Master-ийн 2470 хитэн төгрөний ч үнэтэй бараг 5 сая маячлуудээс нэг айхтар үнэтэй дуран байгаа. Яг үзүүлэлтийн хувьд бол өрцөн өөрчлөгддөггүй зүүм дуран маш деталь сайтай sharp гэж монголоор юу гэх юм? Нэгтэршил сайтай гэх юм уу? Тиймэрхүү төрлийн дуран байгаа. Олон жилийн турш ерөнхийдөө иймэрхүү төрлийн дурангуудаар би бичлэг хийсэн. Жишээлбэл миний хамгийн дуртай хэрэгжилсэн дурангуудын нэг бол Sigma-гийн 35 мм, Sigma-гийн 18, 35 гэх мэтчлэнгээр эднес бүгдээрээ яг сүүлийн үед шинээр гарсан дижитал камернуудад зориулсан sharp гэх юм уу? Нэгтэршил сайтай. Монголоор ямар сони юм бэ? Нэгтэршил сайтай дуран гэж хэлж болно. Энэ удаагийн видеон дээр болохоор би энэ дуранг энийг жижигхэн хуучны дээрвийн дурантай харьцуулахыг бол хүссэн. Одоо энэ лаг дурангийн хажууд гэх юм бол өрцөн ердөө 2.8. Тэгвэл хальт харагдах шиг болоо гэдэг гайг хөө зүгээрээ 37 мм-ийн одоо энэ чи хэдэн онд үйлдвэрлэгдсэн юм бэ? Бараг 60 онд үйлдвэрлэгдсэн байж магадгүй 67 ч илүү 70 ч илүү нэг тэр хавцаа үйлдвэрлэгдсэн дуран байгаа. Нэр нь болохоор хуучин Оросын Mir 1B гэсэн дуран бол байгаа. Энэ хуучны энэ дурангууд сүүлийн үед айгүй газар аваад амар алдартай болж байгаа гэсэндээ одоо л үнэхээр хямдхан байдаг. Би энэ дууранг $160 $160 худалдаж авсан. Австрали доллар шүү. Тэгэхээр Монгол мөнгөөр ойролцоогоор за шалаад 350 мянган төгрөг. Тэгэхээр баг кит дуурантай адилхан үнээр зарагддаг. Энээс илүү алдартай нь гэх юм бол Helios-ийн 44.2 гэдэг дуран байдаг. Тэр дуран ер нь бичлэг хийдэг хүмүүс, хуучны зураг авдаг байсан хүмүүс нийлээдгүй сайн мэдэх бах. Яа тэгэхээр хуучны одоо Монголд байсан зурагчдын ашигладаг байсан Zenith гэдэг камер дээр тэр дуран бол нийлээдгүйгээр хэрэглэгддэг байсан. Glass element буюу шилнийх нь загвар нь өөрөө Helios 44.2-тай ойролцоо гэсэн үг. Энэ нь бол яг Германы Carl Zeiss Jena гэдэг дурангийн бол хуулбар гэж бас хэлж болно. Гэхдээ хуулбар талдаа болохоор Carl Zeiss Jena болохоор дэлхийн 2 дугаар дайн болон түүнээс өмнө бол гарсан маш алдартай дуран байдаг. Өнөөдөр ч гэсэндээ кинонууд дээр маш ихээр хэрэглэгддэг аягүй гоё дурангууд, маш гоё тийм characteristicтэй Flektagon гэдэг. Яасан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед германууд ялагдсан шүү дээ. Тэр үед Оросууд Герман руу орж ирж байхдаа Zeiss-ийн үйлдвэр дээрээс нь дуран яг хэрхэн яаж үйлдвэрлэх тэр технологийнх нь одоо хуулбар цаас гэх юм уу тэрийг нь бол олсон байдаг. Тэгснээрээ Оросын дуран үйлдвэрлэгч одоо Helios байна, Mir гэсэн иймэрхүү одоо үйлдвэрүүд нь яг энэ Zeiss Jena гэдэг дуранг дуурайлган тэр үед бол Оросд тийм сайн технологи байгаагүй учраас өөрсдийн байгаа боломжиндоо яаж одоо тийм хитрхи чанартай шилээр биш хямд шилээр дуран үйлдвэрлэх вэ гэдэг аргыг судалж нэгснээ энэ Helios 44.2 гэдэг дуран бол бүтсэн байгаа. Үүнтэй зэрэгцээд Mir гэдэг үйлдвэр энэ 37 мм-ийн дуран бас хийсэн байдаг. Энэ хоёр дуран хоёулаа тийм өөрийн тийм харагдах байдлын хувьд ерөнхийдөө төстэй хоёр дурангууд байгаа. Бараг худалчуунд эмээ өвөгийн чинь авдран дотор ч юм уу иймэрхүү хуучны дурангууд бол байх магадлал маш өндөр байгаа. Голцоо эднээс нь M42 эсвэл M38 гэдэг маунтуудтай байгаа. Нэг бол хуучны Украины Kiev гэдэг бас юуны маунт бол байдаг. Эдгээр маунтууд нь бүгдээрээ орчин үед Sony-гийн E mount, Canon-ы RF гэх мэтлэгээр Nikon-ы Z, Leica E mount гэх мэтлэгээр бүх маунтн дээр таарах боломжтой тийм адаптерууд гарсан учраас ийм хуучны дурангуудыг ашиглахад маш хялбар болсон. Хэрэг бүр үнэхээр боломжгүй байсан тохиолдолд 3D printing-гээр шууд тэр маунтыг нь одоо тэр адаптерыг нь өөрөө хэвлэх боломжтой. Одоо жишээлбэл энд нэг байна л да. Фокуслох нөгөө. Одоо энэ бол ингээ 3D принтер ячсан Sony-гийн шууд камерын дээр тавих боломжтой тийм төрлийн маунт байгаа. Тэгвэл яагаад хүмүүс ингэж хуучин дуранг тэгж их шүтээд одоо
орчин үеийн дижитал дурангуудаас илүүтэйгээр ингээ хараад одоо жишээлбэл сүүлд гарсан Dune 2 гэдэг кино байгаа. Тимоти Шаламе энэ төр тоглодог. За энэ кинон дээр болвол энэ дуран болон Helios-ийн 44-2-ын rehoused хувилбаруудыг бол ашигласан байдаг. Iron Glass гээд Украины нэлээд алдартай дуран rehousing буюу одоо гадна тал болон бүх механикийг өөрчилдөг. Нэгсний cinematography-д ашиглахад бэлэн болгодог тийм үйлдвэрлэгч гэх юм уу. Кинонууд дээр бол ийм дурангуудыг бол сүүлийн үед бол амар ашиглаж ирсэн. Энэ бол фото дуран. Энэ бол яг үнийг хэлэхэд бол видео дуран биш. За сүүлийн жилүүдэд бол жоохон шууд хийж хэлэх нь бас одоо хайшаач ин. Гэхдээ одоо юу гэдэм байгаа реклам дээр байлаа. Эсвэл кинон дээр байлаа гэхэд кинон дээр ямар нэгэн байдлаар дандаа мануал дурангууд ашигладаг. Яагаад мануал дурангууд ашигладаг гэхээр фокус болон камерны одоо ажиллах юуг нь болохоор AC буюу camera assistant гэдэг хүн зохицуулдаг байгаа. Би автомат дуран ашигласан тохиолдолд яах вэ гэх юм бол хэрөө одоо тэр эсцийн маш их хөдөлгөөнтэй байсан тохиолдолд энэ камерын өөрийнх нь алгоритмын дагуу л энэ фокуслан гэсэн. Нэгсний амар олон хүмүүс байлаа гэхэд хамгийн наан байгаа ч юм уу гол байгаа хөндрөл фокуслан гэхээс биш одоо тэр сториг ингээд тэр зохиолыг тайлбарлах явцад тэр одоо нэг хүний харснаас нөгөө хүний харц руу фокус шилжихэд энэ дуран тэгж дагаж шилжинэ гэсэн юм бол байхгүй гэсэн. Энэ нь дээрээс нь өөрийн үйлдвэрлэгчийн тогоргооны дагуу хурдан ч гэсэндээ тэгж одоо тэгж шилжинэ гэх юм уу. Өөрөө удирдахыг хүссэн тохиолдолд энэ дуран нь тийм айгүй олон дутагдaltaй талтай гэх юм уу. Яг хөө ингээд YouTube хийж байгаа тохиолдолд auto focus шиг бол сайх юм бол байхгүй. Жишээлбэл энэ бол 14 мм-ийн дуранг би жоохон clear image zoom-ээр ингээд ортуулаад бичиж байгаа. Auto focus дуучаас би ингээд focus ингээд шилжүүлэхэд бол иймэрхүү нөхцөл бол маш амар хамаагүй хэлбэр би бол мануал дуранг бол хизээч YouTube дээр бол ашиглахгүй. Гэхдээ би хэрүү камерны хойно байсан тохиолдолд ийм дурангуудаар бичлэг хийх нь өөрөө нэг төрлийн аз жаргалыг авчирдаг. Яагаад гэвэл сүүлийн үеийн дурангууд бүгдээрээ сүүлийн баг стил нэрээ баг 20 жилийн хугацаанд дурангууд төгс одоо дүрсийг гаргахын төлөө явсаар байгаад өнөөг хүртэл ирэхэд маш цэвэрхэн маш одоо юу гэдэг деталлаг гэж авдаг болсон. Тэгтэл бичлэгэн дээр бид нар яадаг вэ гэхээр урталт нь 3 4 фильтр тавиад mist filter, black pro mist ерөнхийдөө дандаа diffusion filter тавиад тэр дүрсийг одоо зөөлрүүлэх гэж хичээдэг гэх юм уу. Тэгтэл ийм хуучны дурангууд нь өөрийн гэсэн characteristic, өөрийн гэсэн харагдах байдалтайгаас одоо modern гэж нэрлэгддэг шинэ үеийн дурангуудаас ондоо байдаг. Яг хөө мэдээжийн хэрэг энэ дээр auto focus янз бүрийн зүйлс байхгүй ашиглахад маш төвөгтэй жижигхэн одоо энэ жишээлбэл focus throw гэдгийг нэгсний фокусных нь эргэлдэх зайн бараг 360 градус гэх болох үз. Modify хийсэн тохиолдолд 360 градус, үйлдвэрээсээ бол 270 градус эргэдэг гэсэн. Тэгэхээр гараараа эргүүлж фокуслан гэдэг бол энэ дууран дээр үнэхээр хэцүү. Гэхдээ тэрийгэ ч гэсэндээ дагаад маш гоё төрлийн дүрсүүд гаргадаг. Би ер нь иймэрхүү vintage дурангуудыг яг ашиглаж эхлээд ердөө хитгэн баг 1 сар л болж байгаа шиг байна. Тэрнээс өмнө би миний ашиглаж ирсэн юм бол би Pentax Asahi-гийн 50 мм-ийн дурангуудыг бол ашиглаж үзчихсэн. Тэдгээр дурангууд нэг тийм алдартай дурангууд бол биш. Яг хоо олдоц ихтэй дижитал болон хуучны vintage хоёрын дунд гарсан дурангууд гэх юм уу. Тэгэхээр бас нэг тийм хүчтэй characteristic энтер байхгүй. Олонд хүртэлтэй тийм хэмт дурангууд бол гарч ирсэн. Тэр дурангууд бол надад нэг тийм онцгой санагдаагүй. Зүгээр л одоо юу гэдэг тийм яахтай л санагдсан. Би энэс гадна энэ Mir 37 мм-ээс гадна би энэ дуранг бас хөдөлж авсан байгаа сүүлд. Энэ бол Mir-ийн 20 мм-ийн дуран. Харах юм бол ер нь бол бас юутай ойролцоо Helios болон Mir-тэй бас адилхан төрлийн тийм characteristicтэй. Гэхдээ 20 мм-ийн яг уу 20 мм-ийн дуран өрцөн 3.5 дээр л нэгддэг гэхээр энэ дуран ямар ч утгагүй шал тэнэг дуран шиг бол санагдаж магадгүй. Ашиглахад маш хэцүү дуран. Яг тэгвэл mount нь Kevin автомат гэдэг mount ашигладаг. Би энийг $250 авсан гэдэг чинь 550,000 төгрөг авах юм уу? Гол асуудал нь хэм бол би энийг задлж агаад баг эвлэнгээ алдсан. Одоо ч гэсэндээ засаж явж байгаа. Жишээлбэл энэ дээр одоо энэ бичлэгийг хийж байгаа дуран бол 14 мм-ийн 1.4-тэй нэгддэг дуран байгаа.
тэгэхэд 3.5 дурангаар би яг яах юм бэ гэх юм бол бас л нөгөө нэг түрүүн хэлсэн тийм characteristic харагдах байдлын хувьд нэг тийм өөр мэдрэмжийг бол төрүүлдэг. Түүх юм уу зохиол өрнүүлж байгаа тохиолдолд бүх зүйл хитрхи цэвэрхэн, хитрхи тийм юу гэх юм дижитал гэж бас хэлж болох уу. Одоо crystal clear гэх юм уу. Тэгэл олон төрлөөр хэлж болно. Миний хэлж байгааг бол ойлгож авах гэж найдаж байна. Одоо нэгсний гар усны чанар гэдэг ч юм уу, орчин үеийн камерны чанар ч юм уу, тиймэрхүү зүйлээр бичгээр нэг тийм наалтацгүй байдаг гэх юм уу. Хитрхи цэвэрхэн юм шиг. Тэгэхэд энэ дурангууд, энэ vintage дурангууд нь болохоор тэр дүрсийг илүү бохирдуулж, илүү бидний сүүлийн 100 жилийн турш үзэжсэн юм кино байгаа штэ. Тэднүүстэй илүү ойрхон авчирдаг гэж бас хэлж болох юм. Олон гоё vintage дурангууд байдаг. Жишээлбэл Canon-ы FD гэж дурангууд байгаа. Leica-гийн Leica R гэдэг. Leica R-ууд байна. Би одоо сайн санахгүй Nikon RF гэдэг ч юу ч үлээ. Нилээ олон гоё тийм vintage дурангууд байдаг. Тэднээс бүгдээрээ яг дижитал дурангуудаас өөр. Бас үнэхээр гоё дуран гэх юм бол R-ийн Super Speed болон Ultra Prime гайхалтай дурангууд. Үнэхээр гоё дурангууд. Бас гараад олон жил болж байгаа. Сүүлүүд гэх юм бол R-ийн Signature Prime-ууд бол гарсан. Тэднээс үнэхээр үнэтэй дурангууд би бол амьдралдаа ашиглаж үзээгүй. Харахаас хацгийн заяа байхгүй. Имэв ах ихчийнхаа хуучин зураг дардаг байсан камерыг олох гээд үзээрэй. Тэндээс гоё эрдэнэс ч гэсэнтэй гараад ирэх юм билүү. Өөр оруулах хэсэг бол оруулнаа. Peace out. Peace out.